Өдөр ийм арган болсон үзүүлсийн дараа. Нэгдүгээрт өгчтөр тантай партнерын гарга жаргалан гишүүн хоёр уулзаад яг энэ үүсэт байгаа дэвтэй холбоотой үүсэт байгаа маргааныг алан бичгээр өгнө гэсэн гэж таны хэлсэн. Ингээд алан бичиг нь байхгүй байна гэдэг маргаа болсон юм. За хоёрдугаарт эдийн засгийн байнгын орноос ирсэн одоо тэр санал дүгнэлт гэсэн бичиг нь албачаагүй байна. Энийг албажуулаа гэдэг маргаа урсан. За одоо миний улс эдийн засгийн байнгын орны санал дүгнэлт нь араас нь албаж ирж байна. Тэгэхээр миний хэлж байгаа юм бол юу гэхээр араас бичиг ирнэ, араас албажуулна гэдэг байдал ямар ч асуудал байж болохгүй. Одоо ойлгон төрийн байгууллагууд дээр тэр энийг их хурлын таамаг газар анхаармаар байна. За нөгөө талд нь хянан шалгалт төр орооноос гаргасан энэ одоо их хурлын тогтоол дээр хоёр дээр нь энэ тогтоолын хэрэгжинд эдийн засгийн байнгын орон хяналт тавина гэж байгаа байхгүй юу? Эдийн засгийн байнгын орон хяналт тавина гэнэтлээ буцаж орохдоо эдийн засгийн байнгын орон дээр ямар нэгэн санал дүгнэлт хэлэлцсэн болоод зарчмын зөрүүтэй санал гараагүй л болохоос биш гаруул яах юм гэдэг асуудлыг бид нэнд заавал тусаж өгчтэй болчихж байгаа. Хэрвээ гаргаад миний 1 минут нэмээд өгч. Гэхдээ үлзэн сайхан дарга цаг бол шижигшин нэмэлт 1 минут. Тийм дэг байхгүй шүү. Нэг нь нэмэгж явдаг, нэг нь асаж явдаг дэг байхгүй шүү. Тэгээд энэ дээр болохоор эдийн засгийн байнгын орны санал дүгнэлтэн дээр болохоор зарчмын зөрүүтэй санал гараагүй болно гэчээд эдийн засгийн байнгын орны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн гэж байгаа байхгүй. Ийм дүгнэлттэй байна. Тэгэхээр магадгүй хин нэгэн гишүүн эдийн засгийн байнгын орон дээр зарчмын зөрүүтэй санал гаргаад төр орооноос гаргасан энэ тогтоол өөрөө танигдахын аргагүй болоод ирэх юм хууль эрх зүйн боломж нээлттэй байгаа. Ийм болгоод байх юм бол төр хянан шалгахаараа байх шаардлага яг бодитоор байгаа юу гэдэг асуудал байхгүй юу? Энд чинь одоо хараат бусаар үйл ажиллагаа явуулаад тогтоол гаргах ёстой шүү дээ. Тийм учраас нэгдүгээрт миний өдөр асуугдсан юм. Хянан шалгах төр ороонд ирсэн эдийн засгийн байнгын орооны энэ тогтоол албачаагүй байна. Санал дүгнэлт албачаагүй байна. Энийг албажуулаа. Хоёрдугаар өгчтөр та хэдийн уулзалт протокол болсон юм байна. Протоколгүй болсон юм чи 3 өдрийн хооронд хэрэг болж байна. Тийм учраас улсын хурлын тамирын газраас энийг албажуулж явуулаа гэж байгаа. Одоо энэ хоёулаа албажиж ирсэн үү гэж сумаар батны нэл дараа. Одоо саяны хоёр юм чи хоёулаа албажиж ирсэн өдрийн маргаа. За үлзий сайхан дарга хариулъя. За шижир гишүүний асуултад бол хариулъя. Тэгэхээр эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлт бол албажаагүй та бүгдэд бол танилцуулсан байна. За үүнийг бол би мэдсэн. За өмнө нь бол улсын хурлын тамирын газарт бол ийм одоо үйлдэл бол гарч байгаагүй. Өнөөдөр бол гарсан байна. За би холбогдох бол албан тушаалтангуудад бол би хуралдааны тэмдэглэл тусч байгаа. Би хариуцлага бол тооцно. Хоёр дахь асуудал бол тийм ээ. Өчигдөр бол холбогдох төр хорооны ажлын хэсгийн ахлагч дарга болоод за мөн одоо жаргалан гишүүн нартай бол уулзаж бол ярилцсан байгаа. За одоо бол би яаж яана гэвэл хянан шалгах төр хороонд хуралдааны тэмдэглэлт одоо цуцгуулж бол өөрийнхөө аль биесний хариултыг бол өглөө одоо үнийгээ би гараад яг тэмдэглэлийн дагуу хуралдааны тэмдэглэлээр би алавжуулаад та бүгдэд бол өгье.